Гуруулал. Бажи ялт юм шүү доо шаа. Тий, яг ойлоо бажи ялтаа ирэх зохиол тоо. Чиж бас л урт өстэй. Би ч одоо бараг өсөхгүй, бараг чиж өсөхгүй байж. Тий, Гал ус хоёр ингээ. тий. Одоо наваргын хоёр талд нэг нь балансд барьж суулж нэг нь утастай нэг нь өсөхгүй. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Бид англиар бол AMA Champion буюу монголоор би авраг гэдэг ийм нэвтрүүлэг эхлүүлж байгаа юм. Тэгээд манай энэ нэвтрүүлгийн анхны зочноор Монгол улсын даяа авраг Намсрааж авын Батсуур хүрэлцэн ирсэн байна. За миний нөгөө модератор бол Моёсийн багш хуульч. Моёсийн багш болцсон шүү би. Болцсон уу? За Моёсийн багш байха болцсон хуульч Болдбаатрын гүн бэлэг гэж юм хүн байна. За анхаагаа танилцуулъя. Бигзийн анх хоёр. За Мэчл сангийн гендрийн тэгшэрхийн хөтөлбөрийн зохицуулагч. Хифошийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг ийм залуу байгаамаа. Бидний одоо ярих гэж байгаа асуудал бол гендрийн тэгшэрх. Одоо аль ч хүүсний хүн энэ ертөнцид тэгш хэрэгтэй. Тэгээд тийм учраас хэдүүлээ өнөөдөр одоо богинохоо хугацаанд гендрийн тэгшэрхийн тухай буюу хүний эрхийн тухай жоохон ярилцъя гэж таныг өрсөн ба. За ер нь бол манай бүхчүүдийн хувьд бол одоо бүхий гэр бүл гэдэг бол ер нь бас жоохон эцгийн эрэхтэй бас давмгаалсан тийм байдаг. Ер нь бол эмэгтэй хүн бол яг бүх хүмүүний эхнэр гэдэг бол яг л одоо нөхөртөө хамаг амьдралаа зориулж байгаа. Тэр утгаараа бас эмэгтэйчүүдээс гендерийн одоо яг тэгшэрх гэдэг юм бол хамгийн их хөндөгдөж байгаа гэж миний хувьд бас боддтой. Одоо эмэгтэй хүн одоо нөхөртөө гэх юм гэр бүлд хамгийн их цаг зарцуулж иж одоо энэ хүмүүсийн амжилт илүү гарч байгаа бас нэг юм бүхчүүдийн амьдрал нэг иймэрхүү юмнууд бас байна бас. Гэхдээ энэ бол юу юм л да? Уламжлалт төрж ёсны ер нь үйл ажиллагааг тэр эмэгтэй хүн эрхэлж ийн гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр гэртээ одоо чамаг хэм аврагыг одоо таныг бол одоо тэнд амжилт гаргаад олон том баясгаа тэр хүмүүсийн стрессийг тайлуулад баярлаад алга ташаад уухайлуулад байж байгаа чинь өөрөө тэр эмэгтэй хүний зүгээр юм даасан ачаанд биш илүү их баяр баясгалан оруулж байгаа. Тэрэндээ хамгийн гол нь хайртай, дуртай байх нь бас чухал тийм ээ. Хичээл дээр би ярьдаг байхгүй. Хүүхчээ хичээлээ тараад ирээд хүн дээрлэхүүлсэн үү, багшин загинсан уу гэдэг юм харцаараа хэн илүү мэдэрдэг, их мэдэрдэг байхгүй. Ээж мэдэрдэг учраас тэр гэр дотор байгаа бүх зүйлс дээр бол ихийн оролцсон маш их. Төр гэдэг бол өөрөө яг гэр бүл байхгүй. Бид нар бүгдээрээ гэр бүл шиг амьдарч байгаа. Тэгээ ээжийн үүрэг гэрт маш их нөлөөтэй. Ээж тэр хүүхдээ сургуулиас нэрээ замдаа хүүхдээ л гэсэн багш загинсан уу гэдгийг хараад мэдэрж байгаа энэ мэдрэмж манай өнөөгийн нийгэмд хэрэгтэй болчиход. Би бол ингэж харж байгаа. Одоо сайн авраг ажиллаа. Гүмбэ хэлж гин. Айлын одоо галтгоо тэр менежментийг бол ээж авч явж байгаа шүү. Тэгэхээр энэ улсын өөрийнх нь галтгаа бол засаг гэж бод тэ засгийн газар. Тэгэхээр энэ чинь доторх менежментийг хийх, энд төрд одоо шийдвэр гаргах, оновчтой шийдвэр гаргах тэ төсвийг хэрэгтэй газар нь зөв хуваарлах. Тэгэхээр энэ асуудлууд дээр бол эмэгтэй хүний ухаан бас манад үнэхээр дутаад байна гэж харж байгаа. Одоо бид нэр харж ш 76 гишүүний ч одоо 13 эмэгтэй гишүүд буюу яг дунджаар бол хувилах юм бол 17.5%. За дэлхийн нийтээр бол дэлхийн дундаж бол 24.5% таа байгаа. Тэгэхээр манайх бол дэлхийн дунджаас доор байна. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн оролцоо аливаа нэгэн шийдвэр гаргах төвшөнд байхгүй байгаа нь магадгүй өнөөдөр бидний энэ төсөв хуваарлтан дээр жоохон ирчүүд одоо мэдрэмжгүй хандж шít. Жишээ нь одоо 90 жил 100 жилээ тэмдэглэж байгаа сумууд ба шít. Модон жолонтойгоо байж шít. Тэр хамгийн анхны одоо суур хэрэгцээг хангах нойлын асуудлаа шийдэхгүй гэж тийм ээ. Морины өшөө одоо өөрөөр том хаалга ч юм уу тийм юм барьж байгаа оронд амьдралд ойрхон нэг шаардлагатай нэг тэргуунд хийх хэрэгтэй юмудаа хийхэд бол эмэгтэйчүүдээ шийдвэр аягүй хэрэгтэй байх гэж би хараад. Тий, одоо ер нь бол би бас ингэж боддтой. Одоо ерөөсөө энэ улсын хөгжил гэдэг бол хүний хөгжил юм байна. Тэгээ хүний хөгжил гэдэг бол ерөөсөө л хүүхэд байхаас нь
одоо тэр эрүүл нийгэмд амьдруулах тэгээд тэр сурж боловсрох нөхцөл нь одоо энэ 40 50 хүүхэдтэй анги дотор ч хүүхдийн анхаарал төвлөрөхгүй байна. Тэгээд ерөөсөө бусад одоо хувийн сургуулиуд руу л одоо бүх хүмүүс одоо мөнгөтэй биш шүү дээ тий. Тэгээд нийт энэ улсын сургуульд байгаа сурж байгаа энэ хүүхдүүдийн орчин одоо ангид хамрагж байгаа хүүхдийн тоо багшийн одоо чадхаас ахвалаад энд одоо ингээд ерөөсөө бас их дутмаг зүйлүүд аягүй их анзаарэгдэж байгаа. Тэгээ энийг одоо зас залруулаа явахад бол одоо бас эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байж иж мэдээж өөр хүүхдүүдийнхээ төлөө эмэгтэй хүн хамгийн их санаа зовдөг. Тэр утгаараа одоо энэ сургууль цэцэрлэгийн хүртээ хэмж тийм ээ. Энэ болгон ингээд одоо дээшээ явах нь одоо эмэгтэйчүүдээс шалтгаалах байхаа л гэж боддог би бол ерөөсөө. Жишээ нь эхний ялгаас гээд нэг одоо сая 2 3 жилийн өмнө би орж исэн. Тэгэхэд ингээд дээгүүр нь ингээд хөгцөрцөн байгаа байхгүй. Мөөгөнцөр өссөн. Тэгэхээр тийм мөөгөнцөрийг засах уу? Тэнд хүүхэд төрж байгаа газар тэрийг засах уу? Эсвэл одоо нөгөө хөшөө мөшөө ч юм уу янз бүрийн юмд хөрөнгө оруулалт хийх үү гэдэг эмэгтэй хүн бол өөрөө зовлонгийн туулаад тэгээд мэдэрж байгаа учраас маш их нарийн мэдрэмжтэй шийдлүүд тэр улсын төсөөс гаргаж санхүүжилтийн хийх. Жишээ нь ээж орж ирээд аав нэг одоо юу гэдгийг өвлийн ичмичгээд ингээд юм ерөнхий объемны юм хийчихэд байна. Ээж тэр чинь зохицуулаад нь шүү дээ. Тэгэхээр ерөнхий объемны юм гэдэг нэг улсын төсөв байлаа гэхэд ээж бол тэнд за энд өнөөдөр энэ эмнэлэгтэн гэх юм уу одоо эсвэл гэртээ хүүхдэд бол за энд нэг ахиухан тийм ээ эннийх нь энэ биеийн өвдөд байгаа. За энд нэг юм төсөв чигээд энэ төсвийн хуваарлтуудыг хийж болох байхгүй. Тий. Одоо би бол энэ мэдрэмж л манад утчихад байна. Энэ нэг үлэмжийн чанар гэж нэг юм байгаа шүү дээ. Үлэмжийн чанар. Тэгэхээр тэр юм үлэмжийн чанар гэдэг чинь өөрөө тэр эмэгтэй хүний төгс төгөлдөр байгаа байдлыг гэр бүлд ч юм уу орчин нийгэмдээ гаргаж байгаа ийм одоо дуу юм л да. Тэр чинь хүмүүсийг баясгаад одоо хүмүүсийг баясгаад байгаа ч юм уу юу гэдгийг тэр нэг бадрааж байгаа. Тэгэхээр тэр үлэмжийн чанар гэдэг зүйл чинь шигтгэе мэт одоо 76 байсан чи одоо 126 болчихлоо. 126 ч одоо олон шигтгэетэй болоод олон мэдрэмжтэй тэр үлэмжийн чанарууд суух юм бол арчлал хүний эрх гэж яриад байгаа юмнуудыг эмэгтэйчүүдийн оролцоогоор бол илүү тэгшлэх боломжтой гэж харагдав. За аварга юу гэж харж Яг байна? энэ тэгэл айл гэрт ч одоо тэгэл эхнэр ээж байхгүй болохоор тийм ээ. Ер нь нэг тийм цаанаа нэг тийм хөндөй болчтой штэ гэр. Тэрнтэй адилхан бас л энэ улс төр гэдэг юмд бол бас л энэ эмэгтэйчүүдийн оролцоо байж иж ер нь бас нэг энэ эрэгтэйчүүдийн хараагүй өнцгийг эмэгтэйчүүд олж харах нь чухал юм байна л гэдэг миний бол хувьд бол тийм ойлголт байгаа. Тэгэхээр харьцангуй эрчүүд болон эмэгтэйчүүд зөөхөн байхаар мэдээ шийдвэрт бол нөлөөлж чадахгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь тэнцвэрчж ижил энэ одоо хүүхдүүдийнхээ одоо алхаж гიშгэх энэ сургуулийн хүртээмж тэгэл энэ зам талбай аюулгүй орчин тэг эмэгтэй хүн чинь цаанаас байглаасаа үр хүүхдийнхээ төлөө дандаа санаа тавьж явдаг болохоор энэ хүүхдүүдийн төлөө бас арай илүү их зүйлийг хийхэд бас эмэгтэйчүүдийн оролцоо энэ төрд бас их дутмаг байгаа болов уу гэж миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр одоо чөлөө энэ эмэгтэйчүүдийн ингээд хэдүүл оролцоог нэмээд өгөх гэхээр нэг асуудал байгаа. Тэр нь бол хязгаар тогтоочдөг. Улсын их хурлд бол эмэгтэйчүүд үсрэл одоо дэвшсэн бүх хүн орлоо гэхэд 30% орхон шүү дээ. Яг тэгэхээр эрх барьж байгаа хоёр том ном бол квота 30%-аар тавьж өгчөд тэрийг уг нь бол одоо босго буюу 30-аас дээш хувь байх ёстойг нь тааз болгоод ашиглаад байгаа шүү. За 10 хүн дотор 3 нь эмэгтэй байх шүү одоо ингэ болоо. Үлдсэн 7 нь бол эрэгтэй хүн байна гэдэг. Иймэрхүү зарчмаар яваад байгаа учраас 30% л эмэгтэйчүүдэд ноогдож байгаа. Гэтэл хүний одоо сонгогдох эрхтэр бол 50-50 байх хэрэгтэй байдаг шүү. Тэнцүү. Адилхан дэвшээ. Хэнийг сонгохыг бол ард түмэн бид нар өөрсдөө шийдэн шүү. Түүнээс заавал эмэгтэй хүнийг сонгох гэдэг юм биш. Гэхдээ тэнцүү дэвшээ гэдэг. Тэгэх юм бол жишээлбэл тэнцүү байх магадлал өсөж чинь. За парламент дотор эмэгтэйчүүдийн дуу хоолой нэлээд дээшлээд ойролцоо болоод ирэх юм бол шийдвэр гаргах төвшөнд бас нөлөөлж болж байна. Тэгэхгүй бол 76 дотор жишээлбэл 13 хүн бол 13-уулаа нийлээд юу ч хийж чадахгүй байна. Тэгэхээр дэндүү цөөд байдаг. Монголчууд бол ер нь эмэгтэй ерөнхийлөгчтэй байж үзээгүй.
эмэгтэй ерөнхий сайдтай байж үзээгүй. Эмэгтэй хотын даргатай байж үзээгүй. Эмэгтэй сангийн сайдтай байж үзээгүй. Нийтгүү амын нэг 50-аас илүү 51-2 илүү эмэгтэй хүн гэдэг байгаа хэрнээ энэ сонгогчид яагаад эмэгтэйчүүд тэр олон 51-2% сонгогч эмэгтэйчүүд яагаад тэр эмэгтэй хүндээ өгөхгүй байгаа вэ гэдэг л бас их өнөөдрийн бидэд тулгуурласан асуудал. За эрэгтэйг нь хасчих нэг хүүсийн тэгшэрх биш хүүсээ хоёр хуваачиг гэж бодол л да. Тэгэхээр эмэгтэй хүн та эмэгтэй нэр дэвшигчтэй илүү их дэмжих. За мэдээж бид нар энэ ирчүүд ингээд сууж байна. Эмэгтэйчүүдээ ингээд улс төрийн оролцоо, нийгмийн оролцоонд илүү байх хэрэгтэй гэж ярьж байна. Мэдээж эрэгтэйчүүдэнд дэмжвэл 126 гишүүн чинь их олон эмэгтэйтэй болно. Олон эмэгтэйтэй болохоор тэр олон эмэгтэй дунд чинь олон үзэл санаа гарч ирнэ. Одоо бол цөөдөд байгаа учраас цөөнхийн цөөнх болчиход байгаа учраас эмэгтэйчүүдийн дуу хоолой энэ улс төрд хүрэхгүй байна. Тэгэхээр одоо бол монголчууд хизээг нь бүүмэд. Нэг өдөр Монгол улс эмэгтэй ерөнхий сайдтай, эмэгтэй ерөнхийлөгчтэй болж таарна. Төрд ер нь олон эмэгтэйчүүд гарч ирж байна. Олон ерөнхий сайд, олон ерөнхийлөгч дэлхийд гарч ирж байна. За ер нь ингээл 90 оноос хойш тийм ээ 34 жил ирчүүд удирдах ирлээ шүү дээ. Энэ хотыг бол тэг яг эмэгтэй тий. Тэгэхээр одоо яг энэ эмэгтэйчүүд тий оролцоол одоо маш их чухал байна. Одоо тал хувьд нь ч болтгоо тийм ээ. Тэгэл одоо энэ сурч боловсрох нөхцөл. Тэгэл энэ утаа, энэ төгжрэл, тэгэл энэ хөрсний бохирдол, энэ нохин жорлон гэл энэ бүгдээс одоо хизээ салах юм болоогүй л одоо ингээл хоног тоолол хүлээж ийнэг үн дээр. Тэгэхээр одоо энэ цагийг одоо өөрчлөх цаг одоо ер нь бас болж байгаа байлгүй гэж нэг гэрэл унтрахгүй л яваал байна. Одоо эмэгтэйчүүд бас өөрсдийнх нь оролцоо их чухал юм болоо гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр тэр хүмүүс илүү торгон мэдрэмжтэй учраас тэр хүмүүсийг л яалтчгүй л энэ одоо сонгуул болж байгаа үед хараад байна л да. Тэгэхээр яалтчгүй тэр хүмүүсийг дэмжихээс өөр арга байхгүй. Хэдүүлээ зураг харж байгаа шүү дээ. Годомжинд явхлаа сонгуулийн зураг нь эмэгтэй цөөхөн байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэг баахан л ирчүүд байгаад байдаг. Тэгэхээр цөөхөн нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийг нэрээ үнэхээр дэмжмээр хайрламаар тэр эрэгтэйчүүдтэй хамт тэр хан дээр зураг гаргахын тулд хичнээн олон ажлыг зохицуулж, арга ирээ зохицуулж бүх юмыг эрэгтэй хүнээс одоо 3 дахин их хөлсгөө хөдөлмөр хийж байгаа шүү дээ. 3 дахин их юм зохицуулчаад тэгээд дахиад нэр дэвшиж гин гэдэг эрчүүдтэй хамт зэрэгцээж явж байгаа гэдэг бол үнэхээр хайрлам, агуу ийм зүтгэл шүү. Одоо манайд бол тэгээд бидний одоо энэ гендерийн тэгшэрхтэй холбоотой асуудлууд бол ирэмгүй аль талтай зөндөө байна. Эний одоо балансыг олж л явахгүй бол одоо яг одоо эрэгтэйгийн зөв, эмэгтэйгийн зөв гэдэг ингэж яг ингэ тэнцвэржүүлж л явах энэ бол одоо иймэрхүү тань шиг хүмүүс олон болтугай гэж үйж одоо. Тэгээд энэ чинь юу шүү дээ. Урт төстэй ухаан богинтой гүйлчиж бас л урт төстэй. Би ч одоо бараг үсгүй, бараг ч үсгүй байж. Гал ус хоёр ингээ. Тий. Одоо аваргын хоёр талд нэг балансыг барьж олж нэг нь уртстай нэг нь өсгүй ингээ яг тийм. Одоо бараг нөө эмэгтэй, эрэгтэй гэдэг шиг л шүү дээ. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт бол та бол дахиад нэг одоо төрлийн аварга болж байгаа шүү. Тэгээд за би аварга гэдэг энэ нэвтрүүлэгт одоо энэ гендерийн тэгшэрх яриад аль аль хүүсний хүмүүс энэ тэнцүү эрхтэй байх ёстой гэж энэ одоо гендерийн тэгшэрхийн төлөө дуу хоолойгоо өргөж одоо манлайлагч эрхтэй болж байгаа учраас та бол дахин нэг төрлийн одоо бөхөөс гадна бас нэг төрлийн аварга боллоо шүү. за